Булхны сайхны хайрыг яаж малдартай болов? Бүр дээр үеэс минийхийг надыг сонсож байхад эсэх журам нь ондоо байсан юм шиг байлаа. Адууны нөгөө нуруунд дээр авч хэсэгдэг. Би энэ ингээл энэ тэнд дээрээс явж байхдаа энэ говийн чулуу гэж байдаг. Энэ маань өөргөний чулуу их гардаг газар байдаг. Тэндээс тэгэл ийм газар мадрууд авахгүй ч ил байгааг нь төвгээл. Энэ болохоор улаан хоолой өрөсөл хоолойны анги хеликобактер устгад яг богшигч ажиж хэрэглэнэ. А бид нар дэлгүүрээс бох аваад ажиллаж байгаа хооронд энийг ажлаа явуулж илүү амны үндийг цэвэрлээ явуулдаг аахгүй юу? За бид яг одоо Баянгор аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэр ирсэн байна. За таны хувьд яг энд хэддэх өдрөө зогсож өөрийнхөө бүтээлүүдийг зарж ийн бас бүтээлүүдэд юугаар уралдаг вэ? Тэр талаар хэлээд танилцуулахгүй юу? За миний хувьд одоо 3 дахь өдрөө зогсож байна. Ирээд. Тэгээд нэлээд олон жил энэ модны уур үндэс ийм мар юм хийж байна. Одоо дандаа модны уур үндэс бас байгалийн чулуу тэгж уралж байна. Бид өдрөө зогсож байна. Хүмүүс их сонирхож авч явах шиг байна тийм ээ. 3 дахь өдрөө одоо өнөөдөр зогсож байна. Их сонирхож байгаа шүүсүүд. Гэхдээ бас уур үндэсээр юм уралдсан зүгээр энгийн банзаар нэг юм хийх адилхан биш. Хугацаа их орно. Бас тэгээд одоо зүгээр нэг мод ухаал хайчих тэрнээс тэгэл хатаан, досон шингэн, зарим нь бол жилийн дараа гардаг бүтээл төрлөө. Тэгэхгүй бол одоо хоёрын хооронд юм ичээд нөгөөтг нь хагарч суураад байвал сэргэлэгч асуудалтай. Тэгээ ерөнхийдөө их чанартай байдаг болохоор улсууд их сонирхдаг. Бас харахад бас их сонин содон сонирхолтой юмнууд байх шиг байна. Жишээлбэл за энийг яг юугаар хийсэн бэ? Энэ одоо таны нутагт чинь ийм чулуу ер нь их байдаг юм уу? Та өөрөө ингэж түүж цуглуулдаг. Би энэ ингээл энэ тэнд дээрээс явж байхдаа энэ говийн чулуу гэж байдаг. Энэ маань өөргөний чулуу их гардаг газар байдаг. Тэндээс тэгэл ийм газар мадрууд авахгүй ч ил байгааг нь төвгээл зарим улсууд нэг өнрөө түүж авдаг л гэдэг. Тэр байглаас үүдгээд юм ил тэгвээс. Үер мөрөнд дуурсан, гарч ирсэн, ил гарсан тийм ил авнахаас тэгээд чулуу юу энэ гоё чулуу нэг юм өмнөөс ивчээд хагчаад аваад болохгүй, байгалаа болохгүй. Ер нь тэгээ миний юмнууд ерөөсөө ургаан модноос нэг ширхэж юм авдаг би. Дандаа хаягдл юмнууд авдаг. Тэгээ одоо энэ ширээ гэхэд одоо өмхөржөнс хар модоор хийсэн. Тэгээд тэрнээс нь давцангийн гаргаад доод үндсийн ингэж гаргаад тэгээд доотлолт нь уур гэж юм хийгээ. Тэгээд ингээ байгалийнхын төрхөөр ингээд хийцэн байна. Гэхдээ дандаа миний хийж байгаа моднууд дандаа говийн мод байдаг. Тоорой, моорой гэдэг сухай тэгэл улаангар хайлаас гэл тийм моднууд дандаа байдаг. Ер нь байгаль цэвэрлэл талын юм дээ. Тэгээ энэ бүр говь руу явж авчирдаг эднэрийг бол. Энэ бол бас цагийн үндэс. Цагийн хожуул гэж байдаг. Арцны хожуул гэж байдаг. Тэргээр ингэж гардаг. Амны халуурнууд, эко хэрэглээнүүд ерөөс. Би сайн. Тий. Янз янзын энэ дүр лак мак элдэм шалтгааны дүр гэсэн байхгүй. Ер нь тэгээ хүнсний хэрэглээн дээр лак ерөөс огт зохимжгүй. Энэ бас модны үндэс. Модны үндэсийг одоо ингэж хэлбэрдүүлж авахад уурч хийчих болно, сүнч хийчих болно. Энэ шингийн юм их юм бол 2 литр 500 г орно. Иймэрхүү тэгээд ёроол мар бол янзын зузаа. Энэ бол тэгээд доошо нэвтэрн шингэн янз бүр болгосон ойлголтууд үүндээ байхгүй. Одоо ингээ модны үндсээр хийх нь бас энгийн модноос хийдгээс ямар ялгаатай байдаг вэ? Илүү бат бөх байдаг. Үндэсний ширхэг нь дандаа дугуурч байдаг. Ихцээр юм биш. Зүгээр энгийн мод бол их зэрэгтэй байдаг. Нөгөө тухайн хөрөө араа мараа чинь үсээд ингээд ихцгэн ширхтэй гаргаж байгаа шүү дээ. Банз гээд гаргаж байгаа. Тэд нар бол ямар ч юм хийгээд нэмэр байхгүй. Тэр тавилга савндаа л бол. Тэрнээс энэнд бол үндсийг заавал хэрэглэхгүй бол ширхэг нь өөр байдаг болохоор шал өөр юм банзны юмараа очиад аяг хийчих юм бол тэр удаад эсэхгүй шүү дээ. Тэгээд маш их хатаал бараг жилийн шахуу хатаал ордог гэсэн. Ер нь байгалийн унган төрхийг алдагдуулдаг. Дур мэдэн тэрнийг нэг хамаагүй засахаар бүр дэнд үхэн юм шиг муухай болчихдог байхгүй. Тэгэхээр тэрний бас яг донжийн тааруулаад энд ийм гаргана, энд ийм гаргана гэд бас нарийн уран хамаагүй хийж болохгүй юм байгалийн юм бол. Яг байгалийн төрхөөр ямар гарах хэвээр яг тэр бүгдийг л гарах хэвээр. Дараагийн намрын ногоо өдрүүд бүр гоё юм хийж ирнэ. За бид одоо Дархуул аймгаас ирж намрын ногоо өдрүүдэд оролцож буй иргэддээр ирсэн байна. За энэ хүү жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн хувьд л зүгийн балыг савлаж төрөл бүрээр нь зардаг. За мөн зүгийн лавыг ашиглаж ийм лаа хийдэг юм байна. За энэ хүү лаа нь бол ням бактерийг устгадаг гэдгийг үл хэллээ. За бид нар үргэлжлүүлэн за энэ хүү үйлдвэр эрхлэгчээс та бүхэн тодорхой мэдээллийг авч хүргэнэ.
Одоо ирсэн цэцгийн бал маань 3 төрлийн цэцгийн балтай ирсэн байгаа. Гурванжинбуудаан цэцгийн бал, тайрамл буюу арав цэцгийн бал, энэ болохоор уулын олон цэцгийн бал ирсэн байгаа. Цэцгийн балаа үүртэй ингээд битүү хаасан ингээд үүртэй ингээд зарж байгаа. Энэ болохоор улаан хоолой өрөсөл хоолойны анги Helicobacter устгад яг богшигч ажиж хэрэлнэ. Бид нар дэлгүүрээс бохи аваад ажиллаж байгаа ороод энийг ажлын явж илүү амны үндийг цэвэрлээ явчихдаг байхгүй юу? Энэ жилийн болохоор ходоодны өрөөсөл уушгины сүрээ, ходоодны шар хадагт хамдалж явдаг. Байгалийн антибиотик гэж явдаг. Энэ болохоор ийм яг ингээ харахад нөгөө шар бодаа шиг жижиг шар өнгөтэй амсаад үзэхэд ийм аргуу гурилдөө юм шиг тэгсэрээ чихэрлэгдөө тийм амт. Энэ болохоор дархлаа сайжруулан цусндах сахар хэмжээг бууруулдаг. Тамирт их оруулдаг аахгүй юу? Энэ бид нар лаваараа хайлуулад ингээд лаа хийсэн. Энэ болохоор бактерийг устгадаг ийм хөөрхи жижиг лаанууд хийж ирсэн байгаа. Анх тий зөвгийн лаваар лаа хийж үүсчихсэн байхгүй юу? Одоо нөх хиймэл орцгүй. Тий зөвгнээс энэнгөөрөө лаага гаргаж аваад анх тоог мог үүсгэс өмнө одоо лааг ингээ гаргаж авч хийжсэн байгаа. Стандартд хүрсэн гэж балнууд байгаа. За тэгээ 300 грамаар савлсан энэ багцаар савлсан бал байна. За энэ нөгөө халаасанд хийж авч явдаг жижигхэн карманд ингээ 100 грамаар савлсан шахдаг цавтай зөвгийн бал байгаа. Таны хувьд энэ хөхүүрийг өөрөө хийсэн биз дээ тийм ээ? Сэлбэрийг нь хүртэл өөрөө хийдэг юм байна. Хэдэн жилийн хөхүүр орлох ажлыг? Би өөртөө л зориулж хийсэн. Нэг манай тэнд 4 түмэн адууны баяр болсон. Тэгээд тэрэнд зориулаад тэгээд энийг уран бүтээлээ өөрөө хийгээл. Та юу сэлбэр хийдэг юм уу? Одоо энэ морины толгойнуудыг харахад бол их л гоё сэлжтэй. Тий, энэ морины толгой чинь адуун дээр байдаг хүн чинь өөрөөгөл гүүгээ унгаан татж байгаа юм шиг тэгэл өөртөө ойрхон сэтгэл тоногссон юм чинь тэгэл энэ хөдөөнийхөө чи өөрснөө хийчих байх л гэж боддог шүү дээ. Энэ малчин хүмүүс чинь мориныхоо толгойг хинч сэлчих байх. Сүүлийн үед монголчууд хөдөөнүүдийнхэн маань ингээд айргийг одоо яг зориултын хөхүүрэнд биш өөр савнд бас эсрэх тохиолдлууд байгаа тийм ээ. Тэгэхээр хөхүүрийн айрыг тийм айргнаас юугаар өөр байдаг бол? Хөхүүрийн айрыг бол энэ халуун үднээ даадаг гэх юм уу одоо ингээд хүүтэн үед нь халждаг, халуун үед нь хөрчдөг. Тийм зориулттай болохоор энэ чинь өөрийнх нь айргных нь чанар муутахгүй, эсэлтэн сайн. Тийм учраас нөгөө айрганд нэг хүүрэнд хийгээд байхаар нөгөө байглаасаа нөгөө агаараа солилцсон яваа. Тэгээд сайн байдаг гэж ойлгохгүй шүү дээ. Таныг булганы сайхнах гэхээр бас нэг юм асуумаар байна. Булганы сайхны айрыг яаж юм алдартай болов? Булганы сайхны айрыг бүр дээр үеэс минийхийг надыг сонсож байхад эсэг журам нь ондоо байсан юм шиг үлээ. Нөгөө эсэгж байгаа айрга нөгөө адууны нөгөө нуруунд дээр авч эсэгдэг үүрмэгц амттай тийм айрг байсан гэдэг. Тэр үеийн нэг хэсэг алдагдаад одоо хотод саваад байдаг ус. Одоо нөгөөдхөө сэргээгээд одоо Монголд хөрөнгө хийдэг болоод тэгээ Монголоос аваад тэгээд дээрийн үеийнх нь айргных нь амт нь яг одоо орж байгаа гэж боддог шүү дээ. Булганы сайхныхан бол ерөөл тань шиг ингээд хөхүүрээ өөрөө хийчихдэг хүмүүс үү? Ер нь их нь хийшүү ер нь. Хөгшчүүд бол дамаа их хийдэг. Залуугаас одоо би л хийгээд байгаа юм та.